Манай улс нийт хүн амын хэдэн хувийг хүүхэд багчууд эзэлдэг вэ гэдгийг гаргаж чаддагч харин тэдэнд ямар асуудал нэн төрөнд тулгамдж байна, хэдэн эрхэн зөрчигдсөн орчинд хүмүүжиж байна гэд нийгмийн олон асуудалтай холбоотой нэгдсэн мэдээлэл бүхий судалгааг хараахан гаргаж чадаагүй байсаар өнөөдрийг хүргэжээ. Энэ нь төрийн бодлого шийдвэр зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан. Тэдний ямар асуудлыг чухалчлан шийдэх ёстойд тусгагдаж чадахгүй байгаа үндэслэл болдог гэж хэлэхэд болох юм а. Иймд Монгол улсын нийт хүүхэд багчуудтай холбоотой нэгдсэн судалгааг бий болгох томоохон төсөл хэрэгжиж эхлээд баггүй хугацаа өнгөрч байгаа ч үнэн зөв мэдээллийг бүрдүүлэхэд баггүй бэрхшээл байгаа юм а. Нийслэл болон хөдөө орон нутгийн нийт хүүхдийн байгууллагуудын удирдлагууд нэгдсэн мэдээлэлтэй болох зорилгоор Улаанбаатар хотод зөвлөлдөж байна. Бид бүх 21 аймгийн 320 хэдэн сум нийслэл Улаанбаатар хотын 130 гаруй хороодоос хүүхдийн эрхийн аж байдлын өнөөдрийн асуудлаар 5 үндсэн гол үзүүлэлтээр 30 гаруй чиглэлээр энэ аж байдлын юм тодорхойлох юм судалгааг бол хийсэн байгаа. За энэ судалгааны маань эхний шатны дүн гарч байгаа. Тэгэхээр бид нэр энэ эхний шатны дүнд дүгнэлт хийж ер нь хүүхдийн аж байдлын асуудал бол хот хөдөөд ямар ялгууртай байна. Цаашид бид юуг анхаарах ёстой вэ гэдгийг энэ семинараар ярих юм багмаа. Нийслэлийн хэмжээнд холбогдох байгууллага нэгжүүд хамтран ажиллаж хүүхдийн асуудалтай холбоотой нэгдсэн мэдээллийг бодит судалгаагаар гаргах боломжтой. Харин хөдөө орон нутаг алслагдсан аймагуудын хувьд зөвхөн хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй тэр нэгжүүд нэгдэж дээрх ажлыг хийх юм а. Манай Ховд аймаг нийтдээ 36,333 хүүхэдтэй. Нийт хүүхдийн маань 22,000 орчим хүүхэд нь ерөнхий боловсролын дунд сургуульд хамрагддаг. Өөрөөр хэлбэл 6-аас 18 насны хүүхдүүд байдаг. Үлдсэн үе нь бол 0-6 насны хүүхдүүд байдаг. Нийт хүүхдийн маань гендрийн харьцаа бол яг тэнцүү. Тэгээд хүүхэд хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр бол Ховд аймагт сая аймгийн иргэдийн хурлын тогтоолоор хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегийг баталсан. Тэгээ энэ стратеги маань 2012-оос 2015 онд хүртэл хэрэгжихээр байгаа. Баян-Улгийн аймгийн нийт хүн амынхаа 36% 18 хүртэлх насны хүүхэд багчууд эзэлдэг. За манай аймагт бол үндэсний Цөөнх, Казак, Уранга, Дурва дөрвд хүүхдүүд бол ингээд амьдардаг. Хүүхдүүдийн чөлөө цагийн асуудал нэлийн хүн дэвтэр байсан. Аймагта хүүхдийн ордон байгуулахаар хүүхдийн ордны зураг төсвөө гаргасан байгаа. За энэ жилээс эхлэн хүүхдийн паркийг шинээр байгуулах гэж байгаа. Энэ жилийн 2012 оны төсөвтэй тэрүүн гаруй төгрөгийн хөрөнгө суусан. Хэдийгээр тухайн орон нутагт хүүхдийн төлөө гэх нэрийдлэр ажил хийгдэж байна гэх боловч бодит байдалд чухал шийдэх шаардлагатай асуудлууд байсардаг. Иймд төслийн хүрээнд хийгдэж байгаа Монголын хүүхэд багчуудын аж байдлын нэгдсэн мэдээллийн судалгаа үнэн бодит дүнгээр гарах нь чухал юм а. Учир нь судалгааны дүнгээс өнөөгийн нийгэм хүүхдийн төлөө юу хийж болох нь илүү тодорхой болж өгнө.